төслийн талаар ярихаас өмнө бас энэ төслийг хэрэгжүүлж байгаа театр лаб продакшныхаа тухайс баг зэргийн танилцуулга хийх хэрэгтэй байх гэж бодож байна. За тэгээд соёл урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн найруулах жүжиглэх урлагийн тэнхимийн дэргэд бол театр лаб продакшныг бол нээгээд одоо 3 дахь жилээ үзэж байна. Театр лаб продакшн бол театрын урлагийн сургуулийн дэргэд залуу багш нарын одоо ур чадварыг сайжруулах, уран бүтээлд оролцож туршлагыг одоо олж авах гэсэн юм зорилгонд орол одоо сэтгэл санаагаараа бүгд нэгдэж цугласан залуу багш нарын продакшн байгаа. За энэ ямар учиртай продакшн юм гэвэл мэдээж одоо нэрнээс нь бас ойлгомжтой. Театр лаб, лаборатори гэдэг чинь одоо туршилтын шинэ урсгал одоо ямар чиглэлээр туршиж болох вэ? Тэр болгоныг туршиж хийх одоо зориулттай янз бүрийн одоо төрөл жанрын уран бүтээлүүдээр ажиллах одоо ийм продакшн байгаа. За энэ продакшны бүрэлдэхүүнд бол манай найруулах жүжиглэх урлагийн тэнхим болон одоо ярих урлагийн тэнхимийн маань ер нь залуу багш нар залуу уран бүтээлчдийг голдоо бол энд авч одоо уран бүтээлээ тойрвж байгаа. За тэгээд энэ продакшныг бол анх бол манай сургалтын албан одоо 2019 2021 гээд нэлээд олон жил манай сургалтын албаны даргаын үүргийг гүйцэтгэж байсан Мөнхтул багш маань одоо энэ продакшныг нээя гэсэн юм санаа гаргаад за манай тэнхимийн хэрэглэгч Ариун жолоогч нар маань үүнд одоо биднэрт одоо гарууд тусалж дэмжиж удирдан зохион байгуулж энэ хүү продакшныг бол одоо анх байгуулсан байгаа. За тэгээд тэр продакшн маань ч бас нэлээд амжилттай одоо явж байгаа. За 3 дахь жилээ болж байгаа энэ хугацаанд бол манай продакшнаас бол нийт 5 уран бүтээл гарсан. За тэгээ энэ продакшн байгуулсан цагаас бид нар бол театрын одоо орчин үеийн чиг хандлага тэдгээрийг судалж за тэдгээрээс бас бид нар бас суралцаж уран бүтээл цаашдаа тойрвъя гэсэн ийм санаанд орол нэгдээд за анх бол Урай хаагуан Чингис гэдэг жүжигийг бол бид бол хийсэн байгаа. За Тэмүүжин гэдэг жүжиг, за физикал жүжиг бас за мөн драмын жүжиг хийсэн инэдмийн одоо чимдан дотор хувь заяа гэдэг. За бид нар бас залуу багш нараа тоглуулгын хажуугаар бол мэдээж тэнхимд байгаа Ахмад багш нараа бас оролцуулж ингэж уран бүтээл дээр гаргадаг. За тэгээд энэ дээр бол манай энэ чимдан дотор хувь заяа жүжиг дээр бол гол дүрт нь бол бас манай ардын жүжигчин Саранtuя багш маань бол оролцож гол дүр тоглосон. За энэ жүжигээр бол бид нар орон нутгуудаар явж тийм ээ тоглож бас хүмүүсийн хүртэл олгосон бас нэг онцлогтой. За дахиад нэг жүжиг бол бас нэг моно жүжиг хийсэн. Манай одоо лабын 2 гишүүн нэг найруулагч нэг жүжигчнэр моно жүжиг хийгээд сая одоо Гигемуза фестивальд бол шагнал хүртсэн шилдэг одоо жүжигчин мөн манай лабын одоо бас тайзны зураач багш маань бас шагнал авсан байгаа. За ингээд ерөнхийдөө хийсэн уран бүтээл болгоно маань бол ямар тач байсан амжилттай явдаг. За одоо бол бид нар ямар уран бүтээл дээр ажиллаж байгааг бол ертөнц гэдэг одоо нэртэй бас физикал жүжиг байгаа. Одоо соёл урлагийн их сургууль төслийн уралдаанд зарладаг. За тэгээ бид нар бол энэ төслөө бичээд одоо тэр уралдаанд оролцсон. За тэгээд оролцоод төсөл маань одоо яг гэрээгээ хийгээд хэрэгжиж байгаа нь бол 4 сараас хойш явж байгаа. Физикал жүжиг найруулах гэдэг бол маш тийм өрмөц тий бусад жүжиг бодвол учир нь юу вэ гэхээр физикал жүжиг тоглох жүжигчин тавиадах шаардлага маш өндөр байдаг. За манай жүжигийн бүрэлдэхүүн бол театр урлагийн сургуулийн залуу багш нар оролцож байна, жүжиглэж байна, найруулж байна, зохиолыг өөрсдөө гаргаж байна. Гэхдээ нөгөө философи талаас, утга талаас судалгаануудыг болоод зохиолд хэрэгтэй тэр судалгаа альва тэр философи талын утгуудыг нь Монголын алдартай эрдэмтэн судлаач нар хийгээд түүн дээр нь тулгуурласан зохиол гарсан юм. За бид нар Грекийн одоо дэлхийн алдарт зохиол, сонгогдсон зохиол Эсхилийн цовдлогдсон Прометей гэдэг энэ зохиолыг бол сонгож аваад за үүнийг бол Монгол хөрсөн дээрээ буулгаж Монгол ахуй, соёл, уламжлалт, хөгжим, хувцас зэрэг тий дээрэс нь хөдөлгөөнийг ашиглаж энэ хүү жүжигийг одоо өөрийн хөрсөн дээр буулгаж тавьж байгаа. Энэ жүжигийн онцлог нь юу вэ гэж ярих юм бол энд
хоёр сургуулийн одоо хамтарсан одоо төсөл хэрэгжүүлж байгаа. За манай театрын урлагийн сургууль болон хөгжмийн урлагийн сургууль хоёр бол хамтарч театрын урлагийн сургуулийн жүжиглэж одоо биеийн үйлдэл хөтөлбөрийг хийж байгаа бол хөгжмийн урлагийн сургуулийн одоо хөгжмийн багш нар маань суугаад амьд хөгжимтэй одоо энэ жүжиг маань явахаараа одоо ийм онцлогтой байгаа. Ер нь манай соёл урлагийн сургууль бол бүрэлдэхүүн 6 сургуультай. Энэ төсөллөөс гадна урд нь ч гэсэн манай театр урлагийн сургууль, хөгжмийн урлагийн сургуулиуд бол хамтарсан хэд хэдэн төслүүдээр ажиллаж байсан. Энэ бол нэгдүгürt нэг сургууль одоо соёл урлагийн сургууль гэсэн том малгайн дор явдаг бүрэлдэхүүн сургуулиудын харилцаа холбооны холбоотой ажиллах бас нэгэн том илэрхийлэл гэж хэлж байна. Хоёрдугаарт энэ одоо уран бүтээл оюуны дэд улсын сонгодог тэр дундаа өнөөгийн нийгэм, өнөөгийн хүн төрөлхтөн байгаль хүн хоорондын шүтэлцээ алдагдаж байгаа, тэнцвэртэй байдал алдагдаж байгаа ийм үед бол энэ сэдвийг ингэж бүрэлдэхүүн сургуулиуд эвлэлтэн нэгдэж ингэж хийж байгаа нь бол нэгдүгээрт үр дүнгийн хөв. Хоёрдугаарт өнөөдөр орж байгаа залуу болон уран бүтээлчдийн чадвар чансааны асуудал өсөх маш том юм давуу талтай гэж би бол ингэж бодож байгаа. Нөгөөдөөр манай театр урлагийн сургууль бол энэ үүний анхдагч нь, энийг санаачлагч нь. Миний би харин болд гэж хөгжмийн зохиолчдын саналыг тавьсан төлөө маш их баярлж байгаа. Миний яг хөгжим зохиох хүсэл мөрөөдөл эрмэлзэлтэй талбар бол үндсэндээ түүхийн болон энэ байгаль их дэлхийн би миний уран бүтээлүүд дээр ч одоо илэрхийлэгддэг гэж хэлж болно. Тэгэхээр энэ бол нэгдүгээр миний хүсэл сонирхлын дагуу надад бол ярьсан саналыг хүлээн зөвшөөрөх маш том шалтгаан гэж ингэж хэлж болно. За мөн бас хоёр сургуулийн хоёр мэргэжлийн хамтралаас гадна бол бас оюутан багш нарын бас хамтрал оролцож байгаа. Багш нар нь оюутнуудтайгаа зэрэгцээд, оюутнууд багш нартайгаа зэрэгцээд уран бүтээлд орж одоо ингэж тойрох бас нэг ийм хамтрал явж байгаа учраас энэ төсөл маань энэгээр одоо онцлогтой гэж бодож байгаа. Бас яг тайзан дээр үндэсний уламжлалт хөгжмийн зэмсгийг орчин үеийн компьютертэй хослуулж ингэж хийж байгаагаар бас нэг талаараа бас сонир содон болж байгаа удаа гэж би бол ингэж харж байгаа. Тэгээд энэ театрт яг л хөгжим гэдэг бол тэр дундаа физикэлтэй нэг том дүр үйдэг. Тэрийг ч гэсэн мэдрээд бид нар яг хамтдаа яг цуг алхаж яг явж байна. Энэ үрээ ингээд юу харагдаж байна гэвэл би цаашдаа хамтын энэ одоо нэгнийхээ үйл ажиллагааг дэмжих те нэгнийхээ одоо урлагийн одоо тэр нэгнийхээ онцлогийг маш сайн мэдрэх цаашдаа ингэж хамтарч ажиллах энэ гэсэн маш олон үүд хаалга нэгдэж байгаа учраас энэ төсөл бол их өгөөжтэй байна. Бүх одоо манай оролцож байгаа хүн болгон ингэж хэлж байна л да. Надад бол одоо энэ үндэсний хөгжмийн зэмсгүүдтэйгээ яг тэр тухайн нөхцөл байдлыг хөгжимчдтэйгөө зэрэгцэж мэдэрч хөгжимчдтэйгөө гар нийлж яг тухайн процесс дундаа хөгжимтэйгөө нийлж хөгжмийн бүрэлдэхүүнтэйгээ нийлж хамт нэг тайзан дээр оршиж мэдрэмж тэр зүйлсээ хуваалцаж ажиллана гэдэг бол их сонирхолтой байгаа. Төсөл хэрэгжсэн одоо хин хиндээ оюутан залуус одоо бүх хүмүүст бол маш одоо өгөөжтэй төсөл гэж бодож байгаа. Тэгээд хоёрдугаарт оюутнууд маань бас багш нарыгаа тайзан дээр харахыг бас боддог. Энэ бас хэрэгжиж байгаа. Мөн багш нартайгаа зэрэгцээд мөр зэрэг заалахыг боддог. Энэ бас хэрэгжиж байгаа. За тэг хамгийн гол нь хоёр өөр сургуулийн хоёр мэргэжлийн одоо хамтрал явж байгаагаараа энэ бол бас нэлээд онцлогтой гэж бодож байгаа. Тэгээд найруулагч маань ингээд надад ингээд чи чадхал учиртай болохоор чи л ингээд сонгогдсон учраас гэж хэлсэн нь жоохон юм итгэл надад бий болгоод тэгээд их удаан бясалгахгүй бол бас их болохгүй байсан. Шууд хүү хаа гэд дайрахаас илүүтэй яг тухайн нөхцөлийг ойлгож тухайн нөхцөл рүү өөрийгөө итгүүлэн үнэмшүүлнэ гэдэг одоо ч бас л хүндхэн даваа юм шиг л санагдаж байна. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол хичээж л байна да. Тэгээд энэ дүрийг энэ жүжигийг ажиллах боломжийг олгож байгаа театр лабынхаа хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. Энэ театр лаб бий болсноос хойш яг хувь
багш гэдгээсээ илүү уран бүтээлч талаасаа өөрийгөө илүү их уран бүтээл рүү түлхэж тэнд өөрийгөө уран бүтээл дээр сорж тэгээд Монгол улсад болоод гадаадын олон улсын фестивалуудад бас нэлийн хэд явчихлаа. Тэгээд олон улсын уран бүтээлчдийн туршлагаас бас их судлаад өөрийгөө их хөгжиж байна гэж бодож байгаа. Тэгээд театр лабынхаа талархлаа илэрхийлээ. Найруулагчтай бас талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна. Бид нар одоо төсөл дотроос очиод оюутнууд хичээлдэг оюутан театрынхаа одоо гэрэлд тэ бас нэлээд олон төгрөгийн гэрэл шинжилж авч тавьж байгаа. Энэ манай жүжиг бас орчин үеийн бас технологиг дагах ёстой. Тийм учраас жүжигийн эффект, физикал одоо жүжиг учраас гэрлийн элементүүдийг бол айгүйх оруулахыг бодсон. Тэгээд тэр нь одоо жүжигтээ хэрэглэгдэхээс гадна цаашдаа ч гэсэн одоо сургалтандаа бас хэрэглээд явах боломжтой юм байгаа. Энэхүү уран бүтээл маань болохоор маш их юм зөөрлөл явж байгаа. За манай энэ ертөнцийн төсөл маань бол нэрнээсээ ахуулаад их бас онцлогтой. Дээрээс нь маш олон юм бие махбодууд байгаа. Үүнийг болохоор бид нэр ингээд гэрлийн шийдлэр одоо илэрхийлэх нь ер нь бол одоо өмнөх жүжигүүдээс бас арай илүү онцлогтой. Техник технологийн хувьд болохоор бид энэ төслийн хүрээнд гэрэлтүүлгүүд бас нэмж авсан. Энэ бас маш том сайшаалтай хэвэг гэж бид бас үзэж байгаа. Мэдээж хөгжмийн найруулгын хувьд бол гэрэл найруулга хоёр бол зүгээр ингээд маш юм том юм холбогдож явдаг. Хөгжмөө дагж иж гэрэл бас юм шилжилт хийгддэг учраас ариун бол огштойгоо бас хамтарч ажиллаж байгаа да. Баяртай байна. Тэгээ бид нар бол энэ жүжигээрээ бас нэг биш гадаадын театрын одоо фестивалуудад бүрэлдэхүүнээрээ оролцох байх гэж бодож байгаа. За тэгээд тэрэнд оролцоход бол мэдээч хэрэг гадаадын хүмүүст өөрийнхөө соёлыг харуулах, тийм ээ, өөрсдийгөө харуулах, өөрсдийнхөө бас хэмжээ, мөн өөртөө бас тэндээс суралцах. Яг гэвэл одоо театрын фестивалууд чинь хвчлэн уран бүтээлүүд, олон орны уран бүтээлүүд толигдохоос гадна мастер классууд явдаг, тийм ээ, дугуй ширээний ярилцлагууд явдаг. Тэрэн дээр бол манай залуу багш нар ялангуяа одоо цаашдаа олж авсан мэдлэгээ оюутнуудад түгээх одоо ийм үүрэгтэй хүмүүс бол тэнд суралцаад одоо нэгсэндээ мэрэгжил дэвшлүүлээд ирэхэд бас нэг боломж олддгоо. Тэгээ тийм учраас энэ жүжиг маань бас оролцох байх гэж бодож байна. За ер нь манай театр лабын гаргаж байгаа жүжигүүд бол урд урднаас харахад одоо Вьетнамын фестивальд оролцсон, Румыны Сибиугийн фестиваль одоо бас айгүй том театрын фестивалуудын нэг номерын фестивал байдаг. Тэрэнд бас оролцсон. Ер нь тэгээд яг ийм одоо Монгол хөрсөнд буусан тэ физикал жүжигүүд бол нэлээд их хүлээн зөвшөөрөгддөг. Тийм учраас Жүжигээс жүжигрүү одоо бид нар дахиад илүү хөгжихийн тулд илүү хэцүүг сонгохыг чармааж байгаа. Ер нь бол манай альт сургууль одоо театрын урлагийн сургууль гэдэг бүжгийн хөгжмийн урлагийн сургууль, альт сургууль өнөөдөр Монголын үн цэнтэй зүйлийг сургаж байгаа. Энэ үн цэнтэй гэдээ яагаад хэлж байгаа юм гэхээр дэлхийн нийтэд өнөөдөр Монголын авьяас, Монголын уламжлалт урлаг, Монголын философи, Монголын одоо гэдэг хандлагыг одоо ингээ гаргах аюул том төрөл зүйлүүдийг ингээд сурж байгаа учраас тэрүүгээрээ дамжуулж дэлхийн тайз руу гарах, дэлхий рүү хүсэж мөрөөдөх тэр хүслийг бий болгох аюул том шалтгаан болж байгаа юм. Тэгээ энэ оюутан багш хоорондоо хамтраад ингээд явж байгаа нь бол хамгийн гол шалтгааныг бол саяныхыг гэж хэлж болно. Манай театрын урлагийн сургуулийн маш гайхамшигтай зүйл бол ямарваа зүйлд баг хамт олнороо нэгэн тийшээ харж ингэж явдаг ийм сайхан хамт олон байгаамаа. Тэгээд ийм дахин ийм үнцэнтэй маш гайхамшигтай төслүүдийг хэрэгжүүлэх байх гэж найдаж байна. Хоёрдугаар тийм ертөнц гэсэн төсөл бол миний бодож байгаа энэ физикал драм одоо сүүлийн физикал драмын жүжигүүд дунд бол нэлээд бас яригдахаар энэ тавилттай, найруулгатай, шийдэлтэй ийм төсөл болж байгаа. Энийг бол соёл урлагийн сургуулийн тайз, соёл урлагийн сургуулийн малгаан дотроо биш, монголчуудын оюун санааны төвшөнд одоо маркетинг менежменттэй хийгээд орлого ашиг бол орлого ашигтай. Эсвэл одоо ямар нэгэн зохион байгуулалтанд ороод энийг ингэ тоглох юм бол энийг бол Монголын ард түмэн бас үзэх ёстой бас уран бүтээлийн нэг болж байгаа гэж би бодож байгаа. Тэгээд хөгжмийн урлагийн сургуулийнхаа авьяаслаг багш нартаа бас талархлаа илэрхийлмээр байна.
тэдгээр хүмүүсийн тэр уруухан, тэр авьяас, тэр мэдрэмж болгон одоо энэ тайзан дээр байж байгаа жүжигчний дотоод тэр хөглөгөөг маш гоё хөглж өгч байгаа гэж хувийн зүгээс бодож байна. Төсөлд маань тий манай театр лабын үйл ажиллагаанд тусалж байгаа. Манай театрын урлагийн сургуулийн одоо захиргаа хамт олон за мөн соёл урлагийн их сургуулийн төслийг тэмцсэн соёл урлагийн их сургуулийн захиргаа хамт олондоо уран бүтээлийн газартаа за мөн дээрээс нь хөгжмийн урлагийн сургуулийн хамт олондоо мөн манай энэ тайз гэрэлтүүлэг бол амин сүнс байдаг наран дэлгэртэй мөн манай энэ жүжигийн одоо маш их юм жижиг хэрэгэлтэй тоноглолтой тий нэг чимэглэлтэй энэ хувцсыг хийж өгсөн одоо дизайнертаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мөн одоо хамгийн их баярлж байгаа зүйл бол энэ театр лабын хамт олон байна. Ингээ унахад манд төгшдөг, хажууд манд байж идэг, зовж ганцаараа ингээ бяцлагаад байж хахад хамтдаа бодцгоё гэж байдаг. Тэгээ энэ уран бүтээл хийхэд байнга одоо яг цагтаа тий бүх юм ингээд үр бүтээлтэй байхын тулд хичээж идэг театр лабынхаа залуу багш нартаа маш их баярлж байгаа хэлмээр байна. Мөн үргэд зөвлөн тусалж байдаг ариун жолоо багштай манай зөвлөх танаа найрлагч байдаг. Багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд мөн одоо манай уран сайхны удирдаачтай манай театр урлагийн сургуулийн ингээд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нэг том уран бүтээл хийн гэдэг бол маш их юм санхүү бид нар шаарддаг. Энэ бүхний маань дэмжиж өгсөн учраас бид нар бол одоо бол хамгийн том зорилгоо Грекийн одоо дэлхийн одоо номер 1 фестивал гэх юм уу те. Грекийн фестивалд энэ жүжигээ одоо уралдуулахаар одоо цаашдын зорилгоо бол тавьсан байна. Түүнээс гадна бас соёл урлагийн сургууль Монголынхаа нэрийг гаргасан олон фестивалд орж яг энэ жүжигээ олон улсад таниулна гэж бодож байна. Яг бол манай жүжиг уламжлалт Монгол ах уу те Монгол соёл, Монгол дуу, Монгол хөгжим за тэгээ Монгол одоо уламжлалт хөдөлгөөнүүд энэ төр орж байгаа учраас энийг бид олон улсад илүү их таниулахыг хүсэж байна. Тэгээд энэ төслийг санхүүжүүлсэн сургуулийнхаа удирдлага, театр урлагийн сургуулийнхаа удирдлага, хөгжмийн урлагийн сургуулийн удирдлага, тэгээ өөрийнхөө сургуулийн багш нар, хөгжмийн сургуулийнхаа багш нарт бас талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд авьяаслаг оюутнуудаа бас талархлаа илэрхийлмээр байна. Хамтарч ер нь уран бүтээл хийсэн улсууд чинь нэгийгээ яг эдис шигээ мэдэрдэг болдог учраас одоо эндээс бүгд тодорхой төвшөнд өөр өөрсдийн мэддэг байсан тогтдог байсан тэр ур чадвараас хамгийн багдаж нэг алхам цаашаа хідэн ч алхам илүү их урагшаа алхаж ур чадварт нэмэр болж явах шиг л надад тэгж санагдаж байна. Тийм чинь талархлаа илэрхийлмээр санагдаж байна. Энэ ертөнцийн физикал драм жүжиг маань утга санаагаа илэрхийлэх бас нэгэн том төрөл болох дууны одоо нэгсэндээ жүжигийн дуутай гэсэн үг. Тэгээ одоо бол би энэ хос чирал дуучтайгаа яг энэ дууныхаа ур бүтээлтэй ажиллаж байна. Энэ дуу бол ягаад тэгэхээр нөгөө жүжигийн маань төгсгөл бүх юмыг зангидж байгаа нэг одоо нэг үгээр хэлэх юм бол дүгнэлт маягийн юм л да. Нэг төгсгөлж гэж энэ жүжигийн төгсгөлж гэж болохоор. Тэгэхээр энэ болохоор физикал драм тэр дундаа биеийн хилэмжээр утга санаагаа илэрхийлж байгаа юм жүжигийн дуу ямар байх ёстой гэдэг бол надад бол маш их бодогдож байсан. Хоёрдугаарт энийг бодох бодлыг сэтлийг төрүүлсэн зүйл бол энэ юу дууны үг. Энийг бол манай дууч маань өөрөө зохиосон. Маш гоё шүлэг зохиосон байсан. Энэ жүжиг юу юм ямар нэгэн засвар бол ороогүй шүлгэн дээр. Гэхдээ энэ дуу жүжигтэйг уялдахын тулд нэлээд тийм сэтгэлгээний дараам гэдэг зүйлийг бол харуулахаар ийм дуу хийхийг зорьсон. Бас тиймэрхүү тэр янзын дуу болсон баг гэж би бол найдаж байгаа. Энэ бол яг сэтгэлгээний талдаа маш том гэрэл гээгээ утга учирыг харуулах ийм дуу юм бол гэж бодож байгаа. Дууч маань чинийг бол нэлээд одоо гүйцэтгэл сайтай дуулах байх гэж би бол найдаж байгаа. Sa
Жоо явсгүй. Одоо тавьчихлаа. Зөөлөн. Ингэж явах хэрэгтэй. Энэ хэсэгтээ жоохон явс хийж болно. Тэ? Юун дээр энэ явс гэх. Оо. Эхнийхийг болохоор бүр уссны гэдгийг бүр үггээ хэлээд маш гоё жоохон тэнүүн гэх үү. Тэгэд болоод үзтэй явлаа.